За сайн байцгаана уу манай хийм ахвадтай ихэр жинлүүр хумхын ордныхны маань одоо 9-р сарын 15-наас 21-ний хооронд дах 7 хоногийн ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За би жоохон ханаа төрсөн гуншаад нусгой очсон байгаа шүү. За манай одоо хийм ахвадтай улсууд бол одоо энэ 7 хоногт одоо өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртсэн тун сайхан 7 хоног байна л гэж би харж байна. За энэ дээр одоо маш одоо нухацтайгаар эсвэл одоо маш болгоомжтой дахин судалж их одоо болгоомжтой ч гэдэг юм уу их одоо нэгтолж нямбай эхлүүлсэн ийм одоо эсвэл их одоо судалгаа одоо их хөдөлмөрлөсөн ийм одоо худалдаа юм уу одоо ийм ажил төрөл байна л да. Одоо шинэ худалдаа ялангуяа дотоод худалдаа гэж магадгүй. За ийм худалдаа одоо эхэлсэн байгаа байдал харагдаж байна. Тэ эхний шатандаа явж байгаа. За энэ дээр одоо хол байдаг одоо ах トゥ амраг садан одоо тусалж эхлэхэд тусалсан одоо ард чинь байж байдаг тийм ээ. За энэ бол одоо ер нь ирээдүйд одоо таны амьдралын баталгаач гэдэг юм уу. Аль эсвэл одоо сайхан эдийн засгийн сайхан суур болж өгж байгаа, сайхан докторжиж байгаа. Энэ дээр одоо юу харагдаж байна гэхээр мөнгө, өсөлт, хөгжилт, дэвшилт харагдаж байна. Мөн одоо бас хөдөлмөрийн сайхан хөдөлмөрлсөн хөдөлмөрийнхаа үр шимийг хүртсэн ийм сайхан юм харагдаж байна л да. За энэ дээр одоо гацсан байсан ажлууд тийм ээ эсвэл одоо гадаад дотоодын худалдаа юу ч байсан энэ дээр одоо янз бүрийн одоо юу гэдэг лээ. Одоо ямар нэг одоо шат амжилга дээр гацсан байсан юм болвол одоо шийдэгдсэн тийм ээ. За энэ дээр одоо дандаа одоо мөнгө төгрөгийн асуудал одоо жишээлх юм бол мөнгөөр шийдчихсэн юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө үндсэн одоо сүүлийн үр дүн нь бол одоо маш амжилттай харагдаж байна. Шинэ юм төрж өгсөн, шинэ ажил эхэлчихсэн ийм байгаа байдал харагдаж байна. За мөн энэ дээр одоо их олон жил доктортой сайхан тийм ээ нэг газараа их үр дүнтэй ажилласан хүн харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо тэр хүний одоо үр дүнг одоо үнэлж одоо шинэ сайхан одоо юу гэдгийг эсвэл одоо өөрийнхөө ажлын үр шимийг үнэлүүлсэн ийм байдал харагдаж байна шүү. Тун сайхан. За одоо ингээд яг хоо энэ дээр одоо мөнгө юу вэ мөнгө сайхан худалдаа 8 хөгжсөн цэцгэлсэн одоо гацсан байсан ийм асуудлууд одоо ирсэн эсвэл одоо хүлээж өссөн хөрөнгө оруулалтыг авсан тийм ээ юу ч нэг иймэрхүү одоо сайхан үйл явдлуудаар дүүрэн байна. За хэдийгээр одоо ингээд сайхан мөнгө төгрөг болоод амьдрал сайхан зөвшөрч тийм ээ мөнгө төгрөгийн одоо ажлынхаа үр шимийг сайхан хүртэж байгаа ч гэсэн энэ дээр одоо анхаарах зүйл нь юу вэ гэхээр зэрэг одоо сэтгэл ханамжтай байх тийм ээ өөртөө байгаа юм да. Энэ дээр одоо яагаад чи одоо ингээд бүх зүйл сайхан бүтэмжтэй сайхан байгаа ч гэсэн нэг юм дутагдсан одоо мөнгнөөс өөр юм хүссэн. За энэ дээр ялангуяа хамт худалдаа 8 хийх юм ажил дээр армаас үүсгэсэн юм байдал харагдаж байна. Энэ одоо гэр бүлээс гадуурх байх магадлал өндөртэй. За энэ армаас одоо тэгээ энийг мэдхгүй өнгөрөөч нь энэ одоо зөвхөн одоо энэ сэтгэлийн харьцаа биш энэ одоо физиологийн харьцаа харагдаж байна тий. Зөвхөн одоо физиологийн харьцаа одоо хангах үүднээс харьцсан юм харьцаа одоо ирээдүйд энийг одоо ингээд нууцчихсан бол энэ 7 хоногт одоо ил гаргаж одоо ингээд гэр бүлд асуудал үүсгэх магадлалтай байна. Эсвэл одоо энийг нууцхыг гэж эхлүүлсэн бол эхлүүлэх гэж байгаа бол одоо дахин нэг бодож үзээрэй. Энэ бол хэзээ нэгэн цагт ил гарч одоо таны амьдралд бас том хэмжээний одоо асуудал үүсгэхээр байна шүү.
Тэгэхээр зэрэг энэ сайхан одоо өгж байгаа энэ биелэг одоо энэ сайхан одоо ажил үйлс бүтэмжтэй энэ дээр одоо бас аз таныг ивэж одоо ер нь бол яг энэ хийм ахваттай улсууд маань бол одоо сайхан бүхэл ажил төлн сайхан бүтэмжтэй их мөнгө төгрөгтэй болж байгаа харагдаж байна л та. Тэгэхээр энийг сайхан зөв сайхан зарцуулах тийм ээ. Одоо эндээс сэтгэл ханж одоо дараагийн том төлөвлөгөө боловсруулах ч юм уу. Ингэрээ дэхгүйгээр одоо ийм өөртөө явахгүй шүү тийм ээ. Ингэснээр одоо бас танд одоо бас эцэст нь бас асуудал үүсэхээр ийм харагдаж байна. За анхааруулах тийм ээ. За энэ дээр одоо happiness. За одоо энэ 7 хоногт одоо ганц би одоо манай хийм ахваттай улсууд бол одоо яхаарахгүй нэг армантагт харьцаатай болох нэ гэж ойлгоорой. Одоо эсвэл одоо армантаггаар одоо юу гэдгийг одоо шин амрагтай боломж гэдэг юм уу? Эсвэл одоо өөрөө чинь сонирхсон хүн гарч ирнэ гэж ойлгож байна тийм ээ. За энэ дээр ялангуяа ажил дээрээ юм уу хамтран бизнес одоо эрхэлдэг юм уу? Эсвэл аяллаар явж байхдаа байх магадлал өндөртэй харагдаж байна. За өшөө нэг талын хүмүүс нь болохоор зэрэг энэ дээр одоо гадаад дотоодос ирэх гэж байгаа эсвэл одоо long distance одоо тийм харьцаатай одоо хүлээж байгаа хүн байвал тэр хүн нь одоо ирэх уулзах учрах тийм ээ. За ийм магадлал өндөртэй. За энэ хүний хүлээсэнд одоо харамсахгүй л гэж байна тийм ээ. За тэгээд за энэ дээр одоо бас манай хийм ахваттай улсууд одоо шинэ хүнтэй энэ одоо яах бол ийх бол тийм ээ. Энэ мөн үү биш үү гэж эргэлзээ харагдаж байна. За энэ дээр бол одоо яах вэ? Энэ харьцаанд бас нэг шанс өгөөд үзүүл яасан юм бэ те. It's safe for you to love гэсэн байна л да. Тэгэхээр би энийг бол энэ дагалдах картуудтай навж үзээд энэ бол одоо бас энэ харьцаанд бас нэг шанс өгөөд үзүүл бас зүгээр юм байна шүү гэдэг ийм юм байна гэж ойлгож байна тий. За энэ дээр одоо мөн жирэмслэл харагдаж байна. Та бүхэн одоо хүүхэдтэй болох гэж жирэмслэх гэж байгаа бол одоо энэ 7 хоногт одоо сайн мэдээтэй байна гэж ойлгох. За ерөнхийдөө бол одоо ер нь одоо хайр сэтгэлийн амьдрал дээр ч тэр одоо ер нь эсвэл одоо их амжилттай энэ мөнгө олж байгаа мөнгө хангалтгүй санагдах. За би энэ дээр дахин хэлэх гээд байна л та. Эсвэл одоо энэ уулзаж учирч байгаа хүмүүс одоо эсвэл одоо өөрийнхөө байгаа юмд одоо талархахгүй байгаа энэ улсууд бол одоо дахин нэг бодож үзээрэй. Байгаа юмдаа сайхан талархаарай тийм ээ. Одоо шинээр ирж байгаа, ирэх гэж байгаа энэ сайхан зүйлсүүдэд бас талархан хүлээж аваарай тийм ээ. Тэгээд одоо эсвэл их мөнгө илүү өшөөхийг олох гэж оролдож одоо эрсдэлтэй алхам хийх тийм. Эсвэл одоо илүүг харж одоо мөнгөнд одоо их өөрийгөө хөөрөгдөж тийм ээ. Ийм одоо эрсдэлтэй алхмууд хийхээс одоо бас болгоомжлоорой тийм. Ерөнхийдөө өрдөд тутам хийх ажлуудаа хийгээд үргэлжлүүлээд явах юм бол одоо аз таныг ивэсээр явах болно гэсэн ийм мессеж байж шүү. За яхааргүй армантаг харьцаанд орох нэ гэж ойлгож байна. За ингээд та бүхэндээ одоо шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа л одоо миний Facebook пэйж болоход Монгол Стар тайротоор орж одоо мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.